Манай улсын 1.3 сая иргэдийн эрүүл мэндийн түүх, өвчлөлт, удамшилгээд бүх нарийн ширийн мэдээллүүд Хятадын компанид өмчлөгдөн бүртгэгдсэн байх магадлал маш өндөр байна. 2014 оноос хойш цахим эрүүл мэндийн төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор засгийн газраас Хятадын Huawei компани шалгарснаар энэ тэнд элдийн мэдээлэл гарч ирсэн юм. За тэр 7000 компьютер 3.3 сая долларын өртөгтэй програм хангамжийн асуудлууд бол зүгээр яшиг цаашаа. Тэр шийлэг дамптай нь холбогдуулаад авилгатай тэмцэх газраас авилгын хэрэгээр шалгаж шоронд нь илгээчих л асуудал юм. Хамгийн ноцтой нь манай улсын иргэдийн талыг эзлэх 1.3 сая иргэдийн өвчний түүх Хятад алдагдсан байж таарах гээд байна. Хаа нэгтээс нэг Хятад эмч гинт гарч ирж таны хаягаар чинь асууцраад таны өвчнийг би илгээж өгвэ. Таны тэр эрэгтэн блокко болсон байна гэд унвал юу гэж нь болох вэ гэж бодоход ч хэцүү. Багаар бодоход хувийн эмзэг нууцыг нь хайр ус мэдээд авчихсан. Одоо тэд нар ингээд ирвэл бид нар ингэнэ. Тэгээд ирвэл бид нар ингэнэ гэд арга технологи зэхэд сууж байна гэд бодохоор хэцүү үстэй энэ чинь. Тууруу тусгааруулсаж иймдээ тулчгаад байхад юугаач бодож суудаг болсон юм бүү мэд. Анхаарал таах хамгийн ноцтой асуудал энэ мөн биш үү? Эрхэм дарга нараа.